Шалом. Шинэ өглөөний мэнд хүргэе. За 4 сарын 17-ны өдрийн чимээг цаг эхлэе. Эзэн Иесусыг танд баярлалаа, гайхалтай сайхан өглөө гэсэн талархъя. Биднийг өөрийн оршихуураа үргэлж дууддаг, биднийг өөрийн үгээрээ үргэлж дүүрэхээ хүсдэг эзэн танд баярлалаа. Эзэн та бидний амьдралын мөч бүрийг, цаг бүрийг та хөрөөж өгөөрэй. Эзэн та өөрийн үгээрээ биднийг өдөрдөн дагуулж, та шинчилж, та биднийг хөтлөөрөө. Тэгээд энэ өдөр таны үгийг өсөмжлөн байгаа бидний дээр таны ариун сүнс дүүрэн байх болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нар Эхлэл номны 26-гийн 12-оос 33 За. Өглөөний мэнд цэцэг тэрэгчээ. Нэе өглөөний мэнд. За дүлгөөн даруй хүний ялалт гэсэн гарчигтай. Цэцэг тэрэгчээ өглөө болгон гайхалтай сайхан өглөөний мэнд гэж мэндэлтэйгт баярлалаа. Үнэхээр бидний амьдралын аягүй чухал тийм үү? Өглөө бүрийг Бурхан бидэнд ямар гайхалтайгаар бидэнд өгөөд энэ өдөр ямар гайхалтай болохыг өглөө эхний амны өчгөрөө өчнө гэдэг хамгийн чухал тийм ээ. За дүлгөөн даруй хүний ялалт гэсэн. 26-гийн 12-оос 33 заамшлаа. Ицхак тэдний нутагт тариа тарьж тэр жилдээ 100 дахин их ургац авав Яаваа ерөөсөн тул тэрээр маш чинээлэг үлэмж агуу болтлоо дэвчлээ. Бог бодгийн сүрэг ихтэй зарц хамчлаг олонтой болсон тул Плешетчүүд Ицхак татаархаж эцэг Авраамийнх нь үе түүний зарц нарын ухаж гаргасан бүх хөдгийг Плешетчүүд шоргоор дүүргэн битэмжлээ. Тэгээд Абимелех чи одоо биднээс хавьгүй илүү хүчрхэг болсон учраас эндээс яв хэмээн Ицхакт хэлв. Иймээс Ицхак тэндээс явж Герарын хүндэд нутаглан суух боллоо. Тэрээр эцэг Авраамийнх нь үед ухаж гаргасан худгуудыг дахин ухжээ. Авраамыг насварсны дараа тэдгээр худгийг Плешетчүүд таглаж битүүлсэн байж Ицхак тэр худгуудыг эцгийнхээ өгсөн нэрээр нэрлэв. Ицхакийн зарцнаар тэр хүндийд газар ухаж ундрах сайтай нэгэн булаг олжээ. Гэтэл Герарын малчид энэ ус манах хэмээн Ицхакийн малчидтай маргалдсан тул тэрхүү хэрүүлээс болж Ицхак уул худгийг Эсек гэж нэрлэлээ. Тэд өөр нэг худгийг ухтал бас дахин маргаан болжээ. Ицхак уг худгийг Сидна хэмээн нэрлэв. Тэрээр тэндээс нүүж дахин нэг худаг ухсан боловч энэ удаад маргаан гараагүй л Рехобот гэж нэрлээд нутгийг мань Яавэ одоо тэлж өгсөн болохоор бид энэ нутагт дэвчин өөдлөх болно гэлээ. Ицхак тэндээс Беэршеба руу яв. Тэр шөнө Яавэ түүнд үзэгдэж би бол эцэг Авраамийн чинь бурхан бүү би чамтай хамт байна. Зарц Авраамийнхаа төлөө би чамайг ерөн үрд мэгчин өнөр өтгөн болгоно гэв. Ицхак тэнд тахилын ширээ босгож Яавыгийн нэрийг дуудсан бөгөөд тэндээ майхнаа барьж зарцнаар нь худаг ухав. Тэгтэл Абимелех шадар Ахузад цэргийн жанжи Пехол нарынхаа хамт Герараас Ицхакт хурж ирлээ. Тэгтэн Ицхак тэдэнд та нар юунд над дээр ирэвэ? Намайг нүд үзүүрлээд хөөж явуулсан босуу гэтэл тэд Яавэ гарцаагүй чамтай хамт байгааг бид үзлээ. Тиймээс чи бидний хооронд тангараг бай гэж бид ярилцлаа. Бүгдээрээ гэрээ байгуулъя. Бид чамд гар хүрэлгүй ямагт зөвхөн сайнаар хандаж чамайг амнар тавин явуулсан шиг чич бидэнд хор хөнөөл бүт араарай. Чи бол Яавагийн ерөөлийг хүрсэн хүн юм байна гэжээ. Ицхак тэдэн зориулаа найр тавьж тэд идэж ууцгав. Тэгээд өглөө эртлэн босож би эдэндээ тангарсны дараа Ицхак тэднийг үдэж тэндээс амар тайван явжээ.
Яг тэр өдөр зарцсанаар нээж бид усаллаа гэм ухаж исэн худгийнхаа талаар эцгэгт мэдүүл. Эцгэгт тэр худгийг Шива гэж нэрлсэн тул өнөө хүртэл тэр хотын нэрийг Бээр Шива гэдэг болсаажээ. Амен. За нэг энэ нөгөө манай Монгол хүмүүс нь худаг ухаал, худаг плацалтаал гэл ингээл сонир харагдчих магадгүй. Сонир санагдчих магадгүй тийм үү? Гэтэл энд одоо маш чухал зүйл яригдж байгааг бид харах хэрэгтэй. Маш чухал зүйл яригдж байгааг. За юу вэ гэхээр Бурхан амлалтаа өгсөн тийм үү? Бурхан ард түмэнд тэг өөр хүмүүст амлалтаа өгсөн. Амлалтаа өгсөн. Тэр амлалт нь юу гэдгүү гэдэг зөвлөж авч цанхаа. Хамлалт гэдэг тэр хамлалтанд өссөн үржих, үр хүүхдтэй болох, за тэгээ газрыг өвлөх гэдэг тийм үү? Бурхан ингээ газар орон зайг өгдөг. За тэгээд энэ дээр хийсэн гарын үйлс нь бас өргөдөж байгаа тийм үү? За би та нарт урд нь 100, 10, 100, 1000 гэл ингээл энэ тоонууд бол бүр тийм бүрэн дүүрэн төгс дүүрэн гэсэн ийм утга байдгаа гэж хэлжсэн тийм үү? Тэгсэн чинь юу гэж урагтнаа Исаак тариад тэр жилдээ 12 дугаар эшлэл дээр юу гэж тэгээд Исаак тэр газар тариад тэр жилдээ 100 дахин их урах за 100 дахин. За бид нэр 100 дахин гэдэг бол маш их тийм үү? Маш их урд нь би нэг юу гэрзсэн танд санаж 30-аар 100 дахин гэдэг юуны утгыг тайлбарлаж байсан шүү дээ. За 100 дахин гэдэг бол зөвхөн өөрөө биш бүр өстө орчин тойрныхны хүмүүс нь бүгд өстө маш их бэлгтэл өрөөгцсөн ийм хэмжээс байдаг. За тэгэд энд болохоор юу вэ гэвэл тэр газар нь бол тийм гайхамшигтай газар байгаагүй. Хамгийн гол нь дуулууртай тариалсан хүн тэгээ бурхны өмнө дуулууртай байгаа хүний тэр тариалсан үр жимс айгу одоо юу гэдэг ариун байгаа гэсэн юм утгагаа. Тэгээ манай нөгөө нэг одоо хотон номын дүү маань ярьжсэн л да нөгөө хотон хүмүүс чинь айгу тийм газар тариалал эрхэлдэг байхгүй. Тэгээ газар тариалал эрхлээд тэгсэн чинь хотон дүү маань яг адилхан газар яг л нэг дорог аахгүй. Тэгээ тэдний ургац айгуу сайхан ургаад тэгээд хажуудлага найдлага ургац самраагүй мэл дээ. Тэгээ танаа ургац ягаад юм адилхан нэг дор нэг газар одоо хол өөр уулын ингэрт гэсэн бол өөр гэсэн тий. Яг зэрэгцээ айлхын ургац сайн ургаагүй талаар тэгээд ярилцсан байл да. Тэгээд манайд болохоор гэсэн бид нэг бурханд итгэдэг юм а бид нэг залбираад хийдэг юм а гэсэн байгаа байхгүй айгуурхай. Тэгээд миний хувьд болохоор яг бас тэгж харсан л да. Нэгдүгээр үнэхээр бурхан хүн өөрийнхөө үгэнд дуулууртайдаг, өөрийн дагдаг, өөрийн хүндэлдэг, хайрладаг хүнийг дуулуурт ерөөдөг тийм үү? Гарын үлсийг ерөөдөг нэгдүгээр. Хоёрдугаар талаар юу гэдгүү гэхээр тэр хүний хийж байгаа гарын үлс нь ерөөгдөн бас тэр хүний өвдөө байгаа тэр газар нутаг ерөөгддөг. Энэ айгуу чухал газар нутаг ерөөгддөг. За тэгээ 3 дугаард болохоор бурхны хамлалтанд байгаа хүмүүсийн гэр бүл дотор юу гэдгүү гэхээр бурхны хамлалтанд байгаа хүмүүсийн гэр бүл дотор юу гэдгүү гэхээр бурхны хамлалтанд байгаа хүмүүсийн гэр бүлд ийм ив нэгдэл бий байдаг. Ив нэгдэл тийм үү? За ив нэгдэл байна гэдэг нь юу хэлж байна гэхээр үнэхээр одоо жишээл магадгүй тий хажуудлахын айлын хүн одоо ганцаараа ирээ ч юм уу тий ингээл ядвал тэд нар ч бүр ингээд аюу тийм гэр бүлэрээ юмаа хийдэг тий аюу баяр хөөртэй инээж өхрөөл ингээл ярьж мараал аюу гой тийм эвсэг байдаг байхгүй тий тэр ив нэгдэл дотроо ингээд гэр бүлэрээ хамтдаа очиод одоо тий өөстэй нар халуун наранд халаал үлсэл ятраал гэхгүйгээр ингээл баяртайгаар ингээл хийж байгаа ийм зүйл нь тэр нөгөө эзэн итгэдэг тэр гэр бүл маш гоё тийм юу вэ гэсэн үг байхгүй юу? Ийм нэгдэлтэй байна гэсэн. За тэгэхээр энэ зүйлүүд ингээд ерөөл болж ирж байгааг бид харж байна тийм үү? Тэгэхээр бид нар харах юм бол Авраам ерөөгцөн шиг Исаак маш гоё ерөөгцнийг харж байна тийм үү? Авраам ерөөгцөн шиг. За тэгээд бүр үр тариагаа 100 дахин авсан байгаа. 100 дахин авсан ийм юуг бид нар харж байна. За гэтэл атаархал ирсэн. За тэгэхээр бурхны амлалт биелэх үед атаархал юм янз бүр юунууд ирдэг. Одоо бурхны ерөөл ирэх үед атаархал ирдэг.
атархал ирдэг. За ийм зүйл байна аа. Ийм зүйл байна. Тэгэхээр бид нар ингээд заримдаа нөгөө хүмүүс маань тэгдэг тийм. Одоо Исаак ингээд маш их баялагтай болсон хүмүүсийг атархлаа өгдөөсөн биз дээ. Тэгээд Абимелех өчигдөр хэлсэн тийм үү? Миний эцэг бол бурхан гэсэн утгатай нэрээ гэдэг. Абимелех гэдэг хаан гэсэн утга шүү тий. За тэр нь юу вэ гэхээр Абимелех одоо чи эндээс яваа гэдэг бүр явуулсан байгаа тий. Явуулаад тэгэхэд явуулна гэдэг чинь та нар боддоо нөгөө 100 дахин хураагдсан тэр ургац хургаасан тэр газар нутгийг авч ийн гэсэн үг шүү дээ. Атаарч байгаа тийм үү? Эд хөрөнгийг авч ийн гэсэн үг. За тэгэхээр заримдаа бид нар юу яадаг вэ? Чи биднээс хитрхи хүчтэй боллоо гэж ингэж хэлдэг. Хитрхи хүчтэй. За би одоо энэ дээр нөгөө юг хэлэх вэ гэхээр нөгөө 30-аар 100 дахин гэдгийг би яг усын тариалан суманд очиод мэргэлдэг сүхэ гэж өгснөөс би сонссон байхгүй. Тэгээ тэр ер нь нөгөө хотон хүмүүс чинь биднээс маш ялгаатай газар тариалан эрхэлдэг. Тэгээ хажуугаар нь юу яадаг? Юу лээ? Мал аж ахуйтай тийм мал аж ахуйтай. Тэгээ биднээс илүү газар тариалангийн талаар мэдлэгтэй байдаг байхгүй мэдлэгтэй. За тэгээд ингэж хэлсэн 30-аар 100 дахин ингээд ургацаа хурааж аваад нөгөө би урд нь 2 тайлбарлсан сангаж байна. За яг хөө гэхдээ шинэ хүмүүс байвал тийм 30 гэхээр ингээд ер нь нөгөө нэг тарийн төрөгээ шутарч үздэг юм байна л тоолдог тэгээ 30-ийнх нь энэ жил бид нар айгүй хэлбэг юу одоо тэгээ ургац сайн авах юм байна сайхан хоол тэгээ хоол хүнс ирээдүйн юугаа ингээд юу яачих юм байна гэд ингээд одоо юу гэдэг дараа жилийн ургац мөрцөө бэлдээд 30 гэдэг бол айгүй сайхан зүйл байна гэд тэгээ 60 болоод ирэхээр байна шүү дээ энэ жилдээ бид нар юу яах юм бэ одоо за бид нар дараа жилийнхаа үрээ бэлтчих юм байна өөрсдийнхөө одоо тэг гурил будаага хангалттай бэлтчих юм байна за энэ жил ер нь бол юу яах юм байна одоо машин авъя машин сайжруулъя юугаа эсвэл одоо хүүгийнхаа хормыг гэр барих гэдэг юм ингээд иймэрхүү юмнуудаа бэлдэх тийм санхүүтэй болно гэдэг юм байна. За тэгээд 100 дахин гэхээр бол өстө тэг хангалттай бүр дараа жил бид нэр газраа томруулах хэрэгтэй. Дараа жил бид нэр айгүй хүр одоо тарих үрээ хангалттай бэлдсэн хангалттай юутаасан юунуудтай өгн хөршүүдтэй өгн хөршүүдтэй өгнө гэхээс нэрээ айгүй өрх манай Тэгүү Монгол цуглаан гэж идэг тий Тэгүү Монгол цуглаанд төмрөө пастор маань үйлчилдэг тий Тэгүүгийн монголчууд ер нь нөгөө газар тариалан дээр ажилладаг байхгүй. Тэгээ би урд нэг ярьжсэн шүү дээ. Тэгүүгийн нэг гэр бүл юу яасан гэд юу лээ цагаан будаа тарьдаг. Надад бол тэр аюулгүй гой сонирхолтой санагдчихсан байхгүй. Аюул сонирхолтой санагдаад Монгол хүн цагаан солонгос тэрээд цагаан будаа хүний тарийн талбай түрээслээд цагаан будаа тариалныг аюул онцгой гайхалтай зүйл байгаа үстэй тий. Өөр юм биш төмс мөсч биш цагаан будаа тариалаад тэгээд би баг ингээ тэрэнд нь санаа зовсон байхгүй. Яна одоо нөгөө тари будаа натаа хамт авах гинэстэй юмсан ганцаа байхгүй юу. Тэгээд нэг бид нар чийлгэлт мэлгэлтэнд бас чухал газар руу явцсан болохоос аюу дотно штэ. Тэгин готлоо яна цагаан будаа нотоод яаж зарах юм болоо одоо гэл амт өндхүү будаа хэрэгтэй бол хилээрээ будаа тэгүү хүн будаага хурааж авах гэж байгаа шүү. Будаа хураахаар нь тэрнээс авч өгч ингээ монгол хүнээ дэмжээрээ гэдсэн чинь би ганцаа юу болж яаж хийж ингээл тэгсэн чинь гоо пастор зүгээр шүү дээ. Эднийх чинь ингээд будаа тариалангууд улсаас нь будааг нь хутлаад авчин. Ерөөсөө тэр зарах зовлон байхгүй шууд улстай өгчин гэт хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь сая жимс тэд нар тэгээд ингээд бүр теплиз өөртөө хүлэмжнүүд аваад яг хүлэмжн дээр ажиллаад өөртөө зарим одоо монголчууд өөртөө бүр газартаа өөртөө хүлэмжтэй болоод одоо газар бол нэг худалдаж авахгүй л дээ хүлэмжтэй болоод юу тарьж байгаа. Тэгсэн чинь урчиг дээр үлээ нэг итгэгч айгүй өөрх нь над руу холбогдсон. Пастор хаягаа явуулчих ингээд манайх жимсээ хурааж байгаа. Жимсээ яв тэднийх нэг жимс чамвэ гэдэг нэг айгүй гоё юм одоо амтад хулгах хүү тарьдаг байхгүй. Тэгвэл дургадаг. Тэгсэн чинь жимс явуулах гэсэн юм аа гэд тэгснэ хаяг авснаа. Пастор маргааш өглөө очин готлаа шууд нөгөө тариан талбай юунаас хүлэмжээс жимсээ хурааж авсан шин юугаа тань руу явуулна. Айгүй гоё байгаас тий. За тэгвэл би 60 гэсэн тухай ярьсан тий. Монгол хүмүүс маань одоо ийм гоётой ингээд хурааж аваад тэгээ бусдаа хуваалцаад ийм болж штэ. За тэгвэл 60 гэдэг таавал ийм утга учиртай байдаг. За тэгээд ингээд бүр өөрөөр хэлбэл бүр докторта бат пих болно гэсэн утга байдаг байхгүй. За тэгвэл 100 гэхээр амлалт бүрэн биелсэн гэсэн ийм утга байхгүй. Тэгээ та нар боддоо амлалт нь бүрэн биелэх үед асуудал үүссэн.
маргаан үс тийм үү амлалт би илүү хүйд. За тэгвэл өнөөдөр бид нар бас нөгөө нэг энэ нөгөө тоонууд ч ингээд үсгээр илэрхийлэгддэг гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр яадгүй гэхээр дуулууртай байхад аюу сонирхолтой. Дуулууртай байхад одоо 30 дахин өрөөгддөг. Сансараад 30 дахин өрөөгддөг. За тэгээд тэр дуулууртай байдал нь ямар вэ гэхээр одоо 30 гэдэг тоо чи ямар үстэй хамралтай гэхээр ламед гэж үсэг байдаг байхгүй ил үсэг. За ламед гэдэг үсэг нь манайхаар та нар зөвнөдөнд ингээд өрсөлчээр нөгөө нэг цахилгаан аянгийн шийтэн дээр ингээд аянга бууж байгаа дээрээс доошлоод хажуу тийш эргээд доошо буцсан ийм тэмдэг байдаг шүү дээ. Яг тийм тэмдэг байдаг байхгүй ламед гэдэг. Тэгээ тэрийг бас өөрөөр юу гэж илэрхийлдэг вэ? Тайг гэж илэрхийлдэг байхгүй. Тайг. Тэгэхээр дуулууртай байна гэдгийг ламед буюу ил үсэг, тэгээ тайг гэдэг тэгээ 30 гэсэн тоо гэдэг. Ингийн готол юу гэхээр энэ үед суралцах ийм цаг үе гэдэг. Дуулууртай байдалд аюулсан суралцдаг. Гэхдээ өрөөгдсөн. Тэгээд өрөөгдснийхаа хэрээр дуулууртай байдалд суралцах ийм цаг үе гэдэг байхгүй. Тэгээд ламед байдгийн юу вэ гэхээр тайгийн гутал за бидний хувьд бол тайг гонгол өндөр настай хүний тайг бодогдож магадгүй еврей хүмүүсийн хувьд тайг гонгол цөөл газар тайг тулаад явна. Тэгээ тэр тайг нь юу вэ? Санджаад Мосе тайгаараа гэхлээр гайхамшиг гэдэг. Яг үнтэй адилхан тэр тайг нь юу гэдэг вэхээр эсний үг байдаг аахгүй. Эсний гайхамшиг гэдэг аахгүй. Тэгээд тэр нөгөө эсний үгийг бариад хүнд хэцүү зовлонтой тэр эхний тэр одоо нөгөө итгэлийн амьдралын тэр дуулууртай байдлаар туулах үед 30 дахин өрөөгддөг. За тэгээ 60 болоод ирэхээр яадаг вэхээр бүр ингээд байнга үгэнд түшиглээд өрөөгддөг ийм болоод ирэхээр тогтворцсон бэгцэн шат болоод ирдэг байхгүй. Тэгэхээр итгэлийн амьдрал гэхэл биднээс дуулууртай амьдралыг шаарддаг. Дуулууртай байх те эзнээс зурах энийг үгийг дуулууртай үгэнд дуулууртай байх яадаг. Дараа нь тэг нөгөө дуулууртай байдал маань тогтчдаг, бэгчтэй эргэлздэггүй те. Яг л хүнд хэцүү зүйл донд эзний үг болсон те тайгийг ингээ бариад тулаа явсаар гал зогссон бат бэх болцсон тийм үү. За ийм бол дээ. Тэр үед ерөөл өөр байдаг. 60 дахин ерөөл өөр байдаг. Тэгээд хизээш ганцаар биш. Эхний удаад бол цэгэлд ингээл эзнээс зураад эзний хатаас дагаал ингээл алхаа яваад байгаа шүү дээ. Гэтэл 60 болоод ирэхээр яадаг эзэнтэй хамт ийм болдог. Тэгээд 100 болохоор амлалт бүрэн яцг бүрэн айн те бурхны хүн болсны хувьд бүрэн тусгаарлагдсан. Энэ дэлхийн амьдралаас үнэхээр ямар ч үед те хүн хэцүү зовлон асуудал болохыг түүний давж ингэж гарч чаддаг ийм байдаг байхгүй юу? 100 гэдэг. За тэгэхээр 100 дахин өрөөгцөн гэхээр газар нутгаар ингээд тэнүүлжлээ явж байгаа Исаак маань үнэхээр бурхны амлалтанд түүний амьдралд бүрэн биелж байгаа. Тэр дуулууртай байдлын шатаа давцсан, бат бэх болцсон. Тэгээд бүр бурхны амлалт түүний амьдрал бүрэн бүтэн болж байгааг бид ингэж харж олно гэсэн ийм гоохгүй. За тэгээд нөгөө 100 гэхээр тэгсэн штэ бүр ингээ бусдад хуваарлаад тэгээд дахиад газар аавна гэж байгаа байхгүй. Дахиад газар аваад яг гэвэл энэ жил айгүй хүрийн тариа хадгалсан. Дараа жил манай энэ үрийн тарианы та баг юу гэдэг 3-1-ийг бид нар өөрийнхөө одоо байгаа талбай дээр тарихад 3-2-ын цаана үлдэнэхээр тэрийг тарих газрыг нэмж авах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Ингэдэг байгаа. За тэгээд энэ үед юу яасан гэхээр энэ үед болж байгаа нэг чухал үйл ургац яасан чи атаархал бий болсон. За тэгээд бурхан ингээд эвээх үед хүмүүс атаархдаг. Заримдаа ойлгохоо байж эхэлдэг. Хамгийн харамсалтай би өчтөр энийг яг дүүтэйгээ ярьжсэн байхгүй. Хамгийн харамсалтай нь энэ юу вэ гэхээр итгэлийн хүмүүс атаархдаг. Итгэлийн хүмүүс итгэгч нар бие биенийг удирдагч нар бие биенийг тэг надад бол энэ айгүй сонир санагддаг аахгүй. Жишээлбэл одоо намайг ивэхэд би маш баярлаа шүү дээ тий. Маш их баярлаад би одоо хэвтэй за би танаас зөндөө ярьснараа би машинтай болоод үнэхээр баярлсан тий. Машин бэлгэнд тэр тусмаа 3 удаа бэлгэнд авна гэдэг баг юм байдгүй л зүйл шүү дээ тий. Машин бэлгэнд аваад ингээд нэг жижигхэн юм хайрцагын дотор дэлхүүрээ ингээд авах айгүй гоё шүү дээ. Нэг жижигхэн юм авч байгаа байхгүй нэг жижигхэн юм аваад тэгээд ингээд аваад аюу баярлаад тэг ингээд тэр баяр хөөр бүр ингээд үгээр илэрхийлэх аргагүй байхгүй манайхаа яг тэгж авсан хүн мэднэ. За манай Сара ороод ирсэн. Сара машин бэлгэнд авчихсан би санаж нөхөр нь машин авч гажсэн те бэлгэнд. За бэлгэлээд айгүй гоё нэг тууз муу залцсан байсан шүү дээ Сара те. За тэгвэл тэгж яг нэг өөр ингэж авсан гинтийн гоё бэлэг ингэж авсан хүн маш гоё баяр хөөр болдог. Тэгвэл бид нар одоо яах ёстой ах вэ? Бид нар бас
өөрсдөө хин нэгэн хүнийг баярлахад яг гой баярлал сурах хэрэгтэй байхгүй атаарах шүү дээ. Хөө энэ яасан гэж ингэж байгаа. Энэ угаасаа л тийм шүү дээ. Тэгэд энд яагаад ингэж байгаа. Энд яагаад ингэсэн. Энэ угаасаа тийм шүү дээ тэгсэн шүү дээ гэд ингэж авах биш дээ. Тэгээ би нэг урд нэг манай сүмийн нэг солонгос сүмийн ахлагчийн тухай ярьжсэн шүү дээ. Имлэгийн захирал хүн өөрөө тэгээд айгуу гой машин шинтэй ирнэ намайг машин тоосон чи бүр ингэж айгуу баярлаад байгаа бүр хүүхчиг баярлаад байгаа хгүй. Би бүр тэрийг хараад сурсан зүйлээд байгаа. Би яг бусдын одоо баяр хөөргийг ингэж гой хуваалцсан сурах юмсан. Хоол хамт хийж байгаа хгүй. Жохом ичсэн. Чаданчаа. Старекс гэл ингээд тэр Старекс ямар гоё юм бэ те гэл ингээд хараагүй өстэй миний мэдшээ те. Старекс толцсон те ямар гоё юм бэ те. Би ч ордоос машингүй байж байгаа машинтаа болоогүй. Одоо хоёр дахь удаага яг бэлгэнд машин ирж явах гэж байгаа байхгүй те. Тэгээд юм мэдээл яриад ингээд бус хүмүүстэй яриад лата юм яриа. Хоол ичсэн намайг цагчаад ямар гоё юм бэ те. Старекс толцсон. Гэхдээ бүр ингээд айхуу баярлаад байгаа байхгүй. Тэг яам бүр ингээд би тэр хүнээс ингээд бүр миний өмнөөс бүр миний төлөө үнээс сэтгэлээсээ баярлж байгааг харж байгаа байхгүй. Гэтэл хүмүүс бурхны ивэл хин нэг хүн дээр буухад баярлдаггүй. Бүгдээрээ баярлал сураа. Тэг хин нэгэнд маань нэг юмтаа болгоод тэг хин нэгэн маань тэг ивэхтэд эдгэрхэд чөлөөлөгдөд бурхны ивэл буухад бүр ингээд баярлаж сураа те. Баярлаа, зэрэг баярлаад бүрс ямар гоё юм бэ. Тэг үнийн сэтгэлээсээ баярлаж сураа. Тэгээд бас нөгөө талаар хамгийн их сурах ёстой зүйл маань юу гэхээр би одоо өглөөд ингээд бас айгу баярлаад байгаа байхгүй юу. Юу гэхээр одоо сайхан өглөөний мэн тэгээд ингээд айгу манайхны мэнчилгээ өөрчлөгдөж эхэлж байгаа байхгүй юу. Мэнчилгээ өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгэхээр өглөө биднэрийн хувьд те залбирлын маань хамгийн чухал зүйл юу гэхээр өглөө талархаж залбирал тэр өдөр талархалтай байх болно. Талархалтай л байна. Би сайхан бас гэрчээсэн ш. Зүгээр л баярлаа. Энийг тэр нь баярлаа, энэ баярлаа гэхгүй зүгээр л хэлсэн баярлаа. Үнэхээр баярлаа. Өстой баярлаа. Би тэнд хайртай байтай гэдэг метронд тэр явж байгаа л үцээ алдаа бицгэл болоо баярлаа. Есүс миний уцыг хамгаалсан баярлаа гэл баярлал явж байгаа бай. Талархах зүйл аяндаа л нэмэгдээд гараад ир. Тэгэхээр өглөөд бид нар зүгээр сэрэхтэй өнөөдөр айгу бүтгэр өдөр байна. Өнөөдөр айгу харанхуй өдөр байна. Өнөөдөр бороотой анцаастай би зүгээр л баярлаа. Зүгээр баярлаа хийсэ тий. Ямар ч шалтгаангүйгээр баярлаа хичээл сурал айгуу гоё. Тэгээд одоо юу гэмтэй би зүгээр бас яг үнийг хэлгээд байгаа. Монгол итгэгч нарт маань ингээд айгуу дутдаг зүйлүүд дундаас нэгдүгээр өгөх явдал айгуу дутуу байгааг хардаг байхгүй. Өгч чаддаггүй, өгдөггүй тий. Тэгээд яг нөгөө хүнд сайныг өгдөггүй илүү гарснаа өгдөг ч гэдэг юм те сайныг өгдөггүй өгчөө тэрэндээ баярлдаггүй. За хоёрдугаар болохоор талархдаггүй. Тэгээ би саяхан нөгөө Кениягийн илгээлтийн эзний үг сонсчоод тэрний өмнө надад бас яг тийм юм бодогдсон байхгүй юу. Яагаад ингэж талархдаггүй юм болоо? Одоо ингэж би жишээлбэл юм явуулаад те хин нэг хүн би тэгэхэд нэг хүнд юм явуулсан байхгүй юу. Хүнд те тэгэл ингэж бүх зардал мардлаа төлөөл ингэж явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн ингэж хүлээж авлаа баярлаа гэж хэлж байна те. Хүлээд авсныг би мэдсэн. Тэг каргоноос мэдсэн. Хүлээд авцсан. Тэгсэн ирнэ. Хүлээж авлаа баярлаа одоорт байхгүй. Аюу боломж авахгүй. Одоорт байхгүй. Ваа. Энэ зүйлийг биш үү? Байн гамсдаг би. Байн гамсдаг байхгүй. Байн гамсаад баярлаа хүлээж авлаа те. Инглээ гэд нэг л удаа ядаж нэг удаа талархчихад тэр тэ бурхан хүнээр дамжуулж ажиллаж байгаа юм чинь хүнд таларх юм штэ. Ер нь бол ингээд баярлаа талархдаг хүнд бүр ингээд улам өгмөр санагддаг байхгүй юу? Улам өгмөр санагддаг тий. Талардаггүй хүнд болохоор өгмөргүй санагддаг. Хүн л юм чинь. Тэгсэн чинь нөгөө манай Кениягийн илгээлтийн эзэн би яг тэгж бодоод тэгээ зарим хүмүүс бүр ингээд аваад тасчдаг. Тэр авж байгаа зүйлдээ өчүүхэн төдөө баярлдаггүй. Бүр авах ёстой юм шиг боддог. Ийм байх юм аа гэдэг ингээд надад бодогчсон байхгүй юу. Тэгсэн чи Кениягийн илгээлтийн эзэн яг тэрийг хэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд айгүй их мөнгөөр тусалдаг байдаг гинэ. Тэгээд бүр ингээд өөрөө бүр асуумаар санагтаад тэгж асуусан гинэ. Асуугаад тэгээ мэдээж хэрэг яг энэ талаар би ч гэсэн тийм бодолтой байдаг. Тэр илгээлтийн эзэн ч гэсэн тийм бодолтой байдаг. Үлдээ тэгэр нь өгөхөр тэ бурхан надаар дамжиж би өгөөгүй бурхан өгж байгаа учраас би зөвөр өхийн өгөөд гэх. Гэхдээ хүн хоорондын харилцаа байхгүй юу? Хүн хоорондын харилцаа шүү дээ. Бурхан угаасаа хүн бидний харилцаагаар дамжуулж ажилладаг тийм. Тэгээд асуусан чинь нөгөө нь ерөөсөй баярлаа гэж хэл. Тэгсэн би ингээд танд ингээд те их хэмжээгээр ингээд мөнгөөр ингээд тусалж яхад та ерөөсөй ингээд нэг удаа баярлаа гэж хэлэхгүй. Яагаад та баярлаа гэж хэлдэггүй вэ гэж асуусан гинэ.
Тэгсэн чинь нөгөө хүн чинь бодож чадчихсан аа. Аваад тасчихжээ гэж хэлсэн гинэ. Айгу амар үг байгаа аваад тасчихжээ гэж ингэж хэлээд. Би бас ингэж боддог. Америк улс бас хөгжсөн шалтгаан нь Америкчүүдийн хувьд мэдчилгээ талархал айгу баяр сайн байна уу? Баярлаа. Уучлаарай. Энэ гурвыг бол маш их хэрэглэгддэг. Тэгээд бурхан ерөөсөө God bless you. Энэ дөрвөг маш их хэрэглэгддэг юм билээ. Сара нөгөө би нэг өдөр яасан шүү дээ. Биг тэрхэн түрээд ингээд би сарагийн очиад байсан байхгүй манайхаа энэ сара маань энэ тэгээ би бага өхнийг аваад ингээ явдаг байхгүй юу. Америкч айгүй нийтдээ нөгөө баг явгаа явдаг байдаг юм лээ шүү бүгдээрээ заавал машин ойрхон газар л явгаа явах те. Тэгээ ингээд нөгөө тэр юмнууд айгүй хоолгол цай те. Тэгээ тэнд нэг дэлгүүр байна нэг төв байна би тийшээ ингээд өглөө охины тэрэнд нь суулгаа салхилъя гэд замын даажгаар ингээ явж байгаа байхгүй түрээд. Тэгэд ингээд айгүй нэттэй цаа ингээд нөгөө охин маань болохоор унтаж явсан баг. Тэгэл ингээд өөдөөс ирж байгаа хүн ингээл анх нөгөө надаа ингээл хаа ингээл мэддэг байхгүй. Би танихгүй тэр зэм Америкт очиод надад мэдлэх байхгүй л гэж бодож гайхаа надад мэдлэж гэж бодохгүй би эргэж харж байгаа миний хардаг хүнтэй мэдлэж байгаа байхгүй. Эргэж харсан чинь ард хүн байхгүй заа. Тэгсэн чинь надад мэдлээд байгаа байхгүй. Тэгэл зү сайн байна өстэй нэрэ гэж мэгэл тэгснээр гастар цагаа хараа гоё яна байна тэ энэ тэр аюу ярьтим билж шүү дээ. Би ч гэсэн төгтчихэл сандрал шүү дээ. Тэгээ сүултээ цааш ирсэн. Дараагийн хүн бас ахиал шүү дээ. Хаа ингээл тэгвэл өөдөөс ингээд нэг тэр ч одоо тийм эвгүй гэдэг эвдүүгүй гэдэг юм да. Солонгос хэлэнд осаке гэж хэлдэг байхгүй юу? Японд юу гэдэг нь эвдүүгүй би тэр нэг хай гэдэг жоох гармарч гэсэн нэг сонио заа. Хай гэдэг тэрхгүйтэй билсэн. Тэгэл ингээл нөгөө яваад исэн чинь сүултээ айгуугаа сурж байхгүй. Хай гэдэг адилхан гармараас хавдаг өндөр өргөж аваад гараад алчмалаа. Тэгээд тэгэж нөгөө нэг тэд нар хүнтэй гоё мэдлдэг те танихгүйтэй гэсэн мэдлдэг. Тэгээд айгуу жоох юм гэсэн айгуу баярлаа. Баярлаа гэж айгуу жоох юм хүүхдүүд ч гэсэн айгуу жоох юм ингээ баярлаа гэх тээ. Одоо би эдний охин чинь тэг чи хэдэн настай байсан юм бэ? 3 жилийн өмнө гэдэг чинь 3 жилийн өмнө хэдтэй би чинь хоёртой ч юм жоох гэсэн. Тэгээд нэг өглөө ингээ хоолыг нөхсөн чинь айгуу хөөрхөө. Thank you гэдэг айгуу хөөрхөө тэг ингээ өглөө хоол өгөхөд айгуу баярлаа гэдэг ингээ хэлээд байгаа байхгүй. Тэгтээ хүүхдийн хүмүүжил энэ айгуу чухал шүү дээ. Ер нь нөгөө те хүнтэй мэдлдэг баярлаа гэж хэлдэг. Одоо би хоёрыгаа мэдлдэг болохоос сурах гэлээ. Өдөр болох үзэл байгаа. Манай хоёр чинь мэдлэхгүй маа. Тэгээд би хүнтэй мэдлэл гэх юм байгаа. Тэгээд энэ зүйл бидний амьдрал айгуу чухал. Талархдаг те талархдаг баярлдаг энэ зүйл айгуу чухал. За тэгээд ийм ба. За тэгээд дээр нь ингээд хүмүүс атаархдаг те. Тэгэхээр атаархлын тухай хэлсэн шүү дээ. Хин нэг хүн бүр ингээд 100 дахин эвэгдэнэ гэдэг чинь түрүүнд хэлсэндээ 100 дахин эвэгдэнэ гэдэг чинь зөвхөн Исаак эвэгдэхгүй тэр газар нутаг хөрөөгдөн одоо солонгос хэлэнд энэ бүр тослогдсон газар гэж ярьдаг. Тостой газар гэж ярьдаг байхгүй. Бүр ингээд тос бэлгсэн газар гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр үнэхээр тэр ажилсаг хөдөлмөрч хүмүүстэй ямар ч боломжгүй газар дүнс. Одоо жишээ бид нар хэтэг харах юм бол яг адилхан замын үүд дээр ямар ч модгүй элсэн шуурчагт 90 гаруй баг ой мотолцсон байл шүү дээ. Намайг анх очиход модггүйсэн шүү дээ. Одоо баг ой мод. Би бүр ингээд сургууль цэцэрлэгийн битүү модон донд байгааг хараад яа атархсан шүү дээ. Өнөөдөр атархлын тухай яриад. Үгүй дотор нэг юм бурханлаг атархал төрсөн шүү дээ. Манай Монгол юм болчихсон. Монгол маань юм болчихсон. Монгол сургуулиудын битүү модон донд хүүхдүүд гоё хичээл хийгээсээ шуу мууж иргээд агарын цэвэрх ингээд тэгж бодгсон. За тэр газар бусад хүмүүст нь ч гэсэн нөлөөлөх байхгүй. Гэтэл яасан. Тэд нар атаархсан баг. Тэгэхээр эзний хүмүүс бити атаархаараа. Хин нэг хүн эвэгдсэн бол яг өөрөө эвэгдсэн юм шиг баярлаж сураараа. Энэ айгуу чухал. Эзний хүмүүсийг эвэгж байгааг харахад бас бид нар өөрсдөө бүр айгуу баярлаж сурах нь айгуу чухал шүү. Тэгэл одоо заримдаа ингээл тэ жишээлбэл пасторууд яг үнийг л пасторууд эвэгдэхгүй байхаа аргагүй шүү дээ. Амьдралаа, санхүүгөө олон зүйлийг зориулдаг. Тэгээ бурхан үнэхээр одоо гайхамшгуудыг хийдэг, тэ гайхамшгуудыг хийгээл яг үнийг л хэд би хизээч би өөрөө мөнгөтэй байгаад өөрийнхөө мөнгөө төлөөд гадаад ормоор явж исэн хөтө байхгүй шүү дээ. Тэгэл яг л нөгөө
Яста бурхан минь гэж залбирч байгаа л эцсийн мөчөд энэ төр ягаал тий. Тэгэл бурхан яста хангаал ингээд аюул олон газраар явуул. Тэнгүүд л одоо юу гэдэг хүмүүс заримдаа тэгээд пастор гадаад дотоод явлаа атаархтай. Гэхдээ бурхан өөрөө хүнийг явуулж гэн нүдийн тэлж гэн хил хязгаарыг тэлж бити атаархаараа зүгээр л ерөөр бүр ерөөхөд сайн яваараа гэд ерөөчрөө тий. Энэ аягүй чухал байхгүй. Гэтэл ингээд атаархаал тэгээд пасторт илүү тэгшлээ пастор илүү ингээд пастрын хүүхдүүд тийм байна. Үгүй шүү дээ энэ хүмүүс чинь Нэхэр амьдралаа цаг хугацаа олон зүйлээ зориулж байгаа учраас бурхан онцгой өргөж байгаа зүйлүүд байгаа. Түүнийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зөвхөн пастор хүний хувьд би ч гэсэн би өөрөө өргөдөд яг биш өөр хинэгэн хүн өргөдөд үнэхээр баярлах хэрэгтэй юм байдаг те. За дараагийн юм дээр болох худаг усан тухай. Худаг болохоор амийн их булаг илчлэлт байгаа. Энэ бол за амьд ус байгаа те амийн их булаг. За тэгээд ингээд нөгөө маргаан болоод ингээд дайсагнал болоод ингээд амлалтанд орсон хүнд хамгийн түрүүнд ирдэг зүйл нь шүү. Талархал, магтаал, урамшуулал ирдэггүй эсэргүүцэл маргаан эсэргүүцэл ирдэг. Яг үнэхээр бурхны амлалтаас орсон хүн хамгийн түрүүнд маргаан эсэргүүцлүүд орж ирдэг. Тэгээд тэр үед ядг гэхээр бурхан түүнийг Рехобот гэж газар руу тий уудан гэсэн газар руу явуулсан байна. Тэгээ тэр маргаанаас болоод одоо тэр атаархуу хүмүүсээс холдуулаад бурхан бүр илүү том газар руу илүү уудам орон зай руу ингээ гаргачихж байгаа байхгүй гоё гац. Тэгээ тэн дээр 24 дээр байгаа шүү дээ Исаак 23 дээр Исаак тэндээс 22 дээр тэр тэндээс нүүж бас нэг худаг өгсөнд дахин маргаан гараагүй учраас түүнийг Рехобот гэж нэрлээд эзэн бидэнд газрыг тээж өгсөн бөгөөд бид энэ нутаг дээр өнөрөөдхөн болноо гэв. Исаак тэндээс Бершебагийн зүг яв. Тэр шөнийн эзэн түүнд үзэгдэж би бол чиний эцэг Авраамийн бурхан бүү би чамтай хамт учир зарц Авраамийнхаа төлөө чамайг би өргөн үр удмыг ч уншруулах болно. Авраам төгсөн ерөөл одоо түүнд орж ирж байна тийм үү? За тэгвэл эндээс бид нар яаж байгаа? Эндээс бид нар заримдаа бидний одоо хүмүүсийн хард маргаан гардаг асуудал гардаг. Одоо нэг заримдаа ингээд цоглаан дотор ч гэсэн асуудал гардаг байхгүй. Цоглаан дотор гараад хүмүүс одоо юу гэдэг явдаг ч гэдэг юм уу тийм ийм зүйлүүд болдог. Тэгвэл зүгээр л ерөөгөл явуулчих тий. Явуулчаад бурхан яаж ажиллахыг мэдэхгүй. Бурхан яаж ажиллахыг мэдэхгүй. Тэнд дараа нь бурхан шинэ хүнд те шинэ орон зай гаргадаг. Чуулган дотор хин хүн явчаад өөр газар бурхны чуулганыг тарьдаг. Бидний одоо үйлс номыг харах юм бол ихэнх үеийн чуулганаас харах юм бол асуудал үүсээд тэ хавчлага ирэнгууд итгэгч тарсан байдаг те. Тарсныхаа хэрээр сайн мэдээ тарсан байж байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн дэлхий дээр те итгэгч нар хүнд хэцүү хавчлага янз бүрийн зүйлээс болоод тарахад тэнд байдаг. Би жишээлбэл одоо ингээд өөрөөр хардаг л да хүмүүс хятад хүмүүсийн тэндгүү хятад хүмүүс одоо Африкийн орнуудад ч гэсэн зөндөө очсон байна гэл тэгэл хятадтай явсан газар болгоно Чайна тавна бий болгоал ингэж байгаа. Гэхдээ бид нэг зүйлийг бурхны нүдээр харж сурах нь аюул чухал гэдэг. Бурхны нүдээр солонгос хүмүүс хамгийн тархсан хүмүүс байдаг. Хятад хүмүүс тархсан хүмүүс байдаг. Тэгээ бас нэг үндэстэн байдаг. Ямар үндэстэн гэж мэдэх вэ? Монгол үндэстэн. Монголчууд чинь диаспорын суурин байгаа монголчуудаас илүү юу штэ. Гэтэл Монголд байгаа юмд та нар те ясаа тавих гэж Монголд ирэхлээр та нараас та гадаад тамдирсан сте нэрээ хүний нутагт ивлэ боолсон үгүй шүү дээ бид нар боол болоогүй шүү дээ те гэхдээ яг гэх тарсныхаа хэрэг жишээл би ч гэсэн гэр орон зайгаа орхиол тэг гэр орон орхиол энэ дэр л хийсэн тэтгээр эсний хүн болсон адилхан тийм зүйлүүд зөндөө байгаа шүү дээ ялангуяа хүн гэрээсээ явхаар хол газар хүний нутагт очихаараа өөртөө найддаг байсан бол өөр зүйлд найдаж эхэлдэг бурханд найдаж эхэлдэг бурхныг ирж хайж эхэлдэг. Энэ сайн зүйл байхгүй. Хятад хүмүүс яг адилхан. Явсан газарт өнөөдөр дэлхийд хамгийн том христчэн үндэстэн дэлхий 2030 4 жилийн дараа штэ хамгийн том үндэстэн бол хятад болно. Аль хэзээ болоод эхэлж байна гэж. Тэгвэл хятад хүмүүс явсан газар болгонд сайн мэдээ тарж байгаа. Солонгос хүмүүс ерөөсөө явсан газараа бас хамгийн дөрөв сүмэ барил эхэлдэг. Сайн мэдээ тараад. Тэгэхээр энэ тархалт асуудал үүсээ салдаг. Асуудал үүсээ явдаг. Одоо бүр хятад хүмүүстэй одоо юу гэдэг орон улс орондоо багт шингэхгүй шүү дээ. Тэр өрсөлдөөн дунд гарч ирч чадахгүй. Тийм готлаа өөрт газар нутгаар явж байгаа. Тэгээд сайн мэдээлэл тарж шүү дээ. Ийм зүйлүүд болж байгаа. Өнөөдөр сак амьдралыг харах юм бол тийм ба. Тэгэхээр бүгдээрээ үнэхээр ямар нэгэн зүйл маргаан заргаа ийм зүйлийг нөгөө ер нь төлөвшсөн хүн гэдэг бол ямар нэгэн зүйлийг бурхны нүдээр харах явдал байдаг. Биднэрт ингээд амар том асуудлууд үүслээ ч гэсэн тэр маргаан үүслээ ч гэсэн түүнийг харахад бидний сурах ёстой зүйл байдаг. Тэр ихтгэл одоо жишээл би хин нэг үнтэй маргалдаад муудалцлаа гэж бодъё тийм дамаг гомдоолоо гэж бодъё. Тэгээд харахад би хүнийг таних
одоо тэг зөв бурууг ялгах чадвартай болдог. Юм алдаж болно. Магадгүй тэр дунд одоо заримдаа хүнд итгэх итгэлээ алдна, санхүүгээ алдна, урам агуурна, янз бүрийн зүйлүүд болно. Гэхдээ дараа нь хүнийг танихтай мэрэгэн ухаантай болдог. Зөв бурууг ялгах чадвартай болдог. Бас хэрэггүй хүнээс холддог. Энэ бол айгүй том ололт амжилт. Тэгээд сайн хүнтэй нөхөрлөх боломжтой болдог. Ийм гоё юмнууд байх. Би ч өнөөдөр завтай учраас өглөөл гарах юугүй учраас айгүй гоё ярьж шүү заяа. За тэгээд өнөөдөр ингээд Бершаба руу явсан. За тэгээд Бершабад очиод тэнд эзэн түндийг дүрт үзэгдсэн байдаг. За 25 дээр болохоор Исаак тэнд тахилын ширээ босгоод эзний нэрийг дуудаа мөргөл ирсэн. Тэнд майхнаа барьсан байдаг. За тэгээд яасан худаг ухсан байдаг тийм үү. Тэгсэн чинь харин нөгөө Абимелех өөрөө хийгээд гэрээсэн. Тэгэхээр бид нар хэнийг үнтэй хэрэлдээл, маргалдаал, заргалдаал, ялангуяа эзний хүмүүс хоорондоо шүүхийн асуудлаар холбогдоал хэрэлдээ яалгүйгээр зүгээр л одоо та алдсан юм шиг, та хохирдсан юм шиг тэг санагш зүгээр л орчих. Орхиол бурханд найдал явж. Энэ Исаак итгэл айгүй гоё итгэл авахгүй. Би өстэй энэ минь таан маань үцэлцэлээс муудалцал хэрэлдээлээс тэгээд илгүй зүгээр л хайчих. Тэгэл тэн готлоо тийм ээ эзэн та урдны ивэсэн шиг та намайг бүр илүү 100 дахин ивэн би танд итгэжээ. Би энд тэ одоо нэг юм алдлаа. Та дараа нь 100 дахин илүү өгөх чадaltaй эзэн. Тэрнээс ч илүү өгөх юм. Би зүгээр энийг хаялаа. Би христчин хүний хувьд энэ хүндээ муудалцаад хэрэлдээ заргалтаад ингээд элгүй энэ хүнийг зүгээр л нэлээвэ. Энэ хүнд эвэл болог. Хожим хань энэ хүн хараг Абимелех гэсэн шүү дээ. Абимелех гэхлээр та нар хүчтэй болоод яв гэсэн бол дараа чи үнэхээр өрөөлтэй учраас ерөөсө бид нар чиний хажууд байхгүй л болохгүй нэ. Эв найртай байя. Та нар бүр улам хүчрэхэг болоо бидний сөрүүлчих юм шиг байна. Хамт байя. Бүр ивэлтэй хүнийг итгэж биш хүмүүс ч гэсэн үзэн яцсан хөөсөн тусан хүмүүс ч гэсэн ивэлтэй өрөөлтэй байгааг олж харддаг. Тэгэхээр тийм итгэл аягүй чухал байхгүй гоёгоц. Гоёгоц гэсэн өөрөө баярлсан сууж байна манайх. Тэгээд 100 дахин гэж ярьсан шүү дээ түрүүн те. Тэгэхээр 100 Абимелех 100 дахин өрөөгцөн 100 дахин өрөөхдөг шүү дээ. Бид нэр сайн мэднэ те. 100 гэдэг тоо 0-ээс эхлэн 1 2 3 гэд 30-ыг туулаад 60-ыг туулж 100 дээр очдог. 100 дээр очдог. Тэгэхээр 30 буюу дуулууртай байдлыг даваагүй хүн хизээч 60 руу орж ирэхгүй. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт 30 эзний үг орж ирнэ. Хоёр те эзний үгээр дуулууртаа явах. Тэгээд итгэлийн амьдрал дээрээ дуулууртаа явах. Тэгээд 60 эзний үг бидний амьдрал тогтно. Тэгээд 100. Тэгээд эзний үг чамаар дамжаад ингээд бусдаа хүмүүст өрөөл гоё хацтай танаар надаар дамжаад. Тэгэхээр 100 гэдэг бол шүү дээ дуулууртай амьдралын үр жимс юм байна. Би одоо өдөртөг шөнөд ингээд олон жил ингээд одоо итгэгч нараа тий ингээд цуглаан дээр зөө хүмүүсийг харахад хүмүүс ерөөсө 30 руугаа хүрч чаддаггүй байхгүй. Дуулууртай байж чаддаг. 30 руугаа хүрч чаддаг. Яг 30 дуулууртай байдалтай орохгүй болохоор 60 буюу нөгөө эзний үг бүр байнга ингээд тогтоод хамт байгаад тэр гайхалтай 60 дахин ерөөл орж ирдэг. Тэгээд ирэхээр 100 руу явдаггүй гэсэн. Тэгэхээр 100 гэдэг бол 100 дахин ургац гэдэг бол гинтхэн ирдэг. Гинтхэн та нар зүгээр одоо бурхан минь би дуулууртай байхгүй хэрнээ тийм үү? Яг өөрийнхөө юм дээр өөрийнхөө зөврүүдээрээ байдаг, өөрийнхөө юугаараа байдаг, ийм зөврүүд замтаа өөрийнхөө байдаг. Тэгээ түүнийхэн тэр өөрийнхөө байдгийнхын цаана одоо атаархалч гэдэг юм уу те? Ийм зүйлүүд байж байгаа. Тэгчээд юу гэдэг юу яалаа гэл бурхан минь би өргөлөө та намайг 100 дахин өрөөгөөгүй шүү дээ 100 дахин гэдэг чинь та 10,000 өгсөн байлаа гэчихэд дуулуургүй байчаа та 100 дахин нуулж өгөөрэй гэдэг бол тийм зүйл биш байхгүй юу? 30 гэдэг бол эзний үгээс зурах 2 гэдэг эзний үгээр баттай тогтцогсож сурах 100 гэдэг бол тэгээд 30 60-ыг туулсан хүн дээр 100 гэдэг тэр ерөөл орж ирдэг юм байна. За эзэн юуг айгүйх ярьсан өнөөдөр та юу ойлгов юу мэдрэв юу амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Өнөөдөр надад л айгүй гоё юм. Эзний үг айгүй гоё тий. Чамд хэлсэн юм шиг болж шүү. За өнөөдөр бид нэр хэдтэй төв хятадын төлөө залбирна. За жил болгон бид нар хятадын төлөө залбирахад яг ингээд газар нутгийнхын бүсчлэн залбирдаг тийм үү? За тэгээ төв хятад болохоор Ханан, Хубэй, Хуннан, нэг хотын царай Чунчин гэж Чунчин. За төв хятадын 250 сая хүний төлөө залбираараа гэсэн. 250 сая. Тэгээд ойролцоогоор 10% нь Христ итгэгчид гэж 10% гэдэг чинь 25 сая Христ итгэгчид.
Харалта 25 сая Христ итгэгчд байгаа гойгоц. За тэгээд Хиннаан бол Хиттийн чуулганы өсөлтийн гол хүч юм аа. 1960-ад онд мууж Хиннаан мужийг атеист бүс гэж зарласан. Одоо шашингүй бүс тийм үү? Коммунист социалист бүс гэсэн. Соёлын өвсгөлийн үеэр олон хүн итгэж болж гайхамшиг үлжиж хятад сайн мэдээ түгээх алсын харалтайгаар хараатаагаар сэргэлт эхэлсэн. Хиннаан одоо хамгийн олон тооны TSPM болон гэр цуглааны итгэгчдтэй Хиннаан мужаас ирсэн энэ мэдээлэл бол Христ итгэлийн тэлэлтийн агуу түүхүүдийн нэг юм аа. Чуулган байгуулах багууд хөвчлэн залуу эмэгтэйчүүд Хиннаан мужаас гарч дараа нь Библийн багш нар гарч ирв. Энэхүү асар том үндэснийг өөрчилсөн өсөлтийн төлөө Бурхныг магтъя гэсэн. Амен. Бурхан ивэгдсэн хүнтэй. Би нөгөө юуныхаа тайлбарыг уншиж өгөөгүй юм шүү дээ, тий. За, Исаак угсан худаг бүрээ хевлесчүүдэд найр тавьсан ч Бурхан түүнийг ерөөсөр байсан. Үүнийг харсан Абимелех Исаакт найрамдлын гэрээс санал болгодог. Филист хүмүүсийн хатархлаас дайжин Герарын хүн дээр нөөсөн Исаак тэндээ худаг угсан ч Герарын малчтад булаалгадаг. Бороо хур бахтай Канаануудад худаг бол том хөрөнгө ба бас амьдрал хэдий ч Исаак филистчүүдтэй сөргөлтөлгүй 3 чудаа худаг эзэмших хэрэг тэдэнд найр тавьдаг. Энэ нь Исаак хүчгүй сул доройдоо бус Бурхан түүнтэй хамт байгаа бөгөөд дүүрнэр ханган гэсэн амлалтанд нь итгэсэн учраас дүлгөөнд даруугаар найр тавьж өгч байсны хөлөө. За үүний дараа Бурхан Рехобот болон Бершабад шудаг гарган өгч Исаактын талархлын мөргөл өргөдөг. Исаакийн амьдралаас Бурханы ажлыг харсан Абимелех түүнийг дийлхгүйгээ ухаарч Исаакта найрамдлан гэрээ байгуулдаг. Бурхан гэж юм бэ. Исаак дайсандаа инэрэнгуй сайхан сэтгэлээр хандахад нь Бурхан тэр даруй шинэ хутгаар хариу барьсан. Дарангуул төрөмгийлэлд өөрийгөө үгүйсгэж бусдад найр тавих нь амар тайвныг тарьж буй явдал гэдгийг бидэнд зааж байна. Зохис цагт усны ундрах болдог Бурханы хутганд би итгэж амьдарч байна уу. За надад өчиг сургамж үе Абимелехт булаалган хохирсон ч дахин дүүргэж Исаакийн амьдралаас Бурханы ажлыг олж харсан. Өөрийгөө үгүйсгэн загламын зам сатаныг ялах Бурханы мэрэгэн ухаан байдгийн адил энэ цагт загламын зам л Бурханыг илэрхийлэх арга юм аа. Амен. Амен. За хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдөр бид Исаакаас суралцж байна. Исаак хэдийгээр хавчигдан атаархлаас болоод өөрийнхөө бүх зүйлийг тарьсан үнэтэд ургацаа тариан талбайгаа орхиод ингээд явж байгаа ч гэсэн тэр эзний хамлалтанд итгэж итгэлээр Бурхан дахин хангана дахин ивэн гэсэн итгэлтэй байгаа. Энэ итгэлийг бид бас суралцахыг хүсэж байна. Бид заримдаа өөрт бусдад тусалснаар алдах өдлөөдөг. Бид бусдад итгэснээр алдах зүйлээдэг. Бас бид эд хөрөнгөөрөө хохирох, сэтгэл зүгээрээ хохирох олон зүйлүүд гардаг ч гэсэн бид харин биднийг дахин ерөөхийг хүсдэг. Усны ундрага үргэлж бидэнд өхийг хүсдэг. Тэр амийн ундрагыг өхийг хүсдэг. Эзнээ дагаж амьдрахыг хүсэж байна. Эзэн минь Исаак шиг бид үнэхээр дуулууртай байдлыг даваад тэгээ бид нар эзний үгэн дээр баттаа тогтоод тэгээ бид нар үнэхээр үржимс 100 дахин үржимс ургуулсан тэр л амьдралаар амьдрахыг хүсэж байна. Эзэн минь бидний итгэлийг та шинчлээрэй, бидний итгэлийг та өөрчлөөрэй. Тэг бидний итгэлийн амьдрал бидний ямар ч үдэ эзэнд найдаж байгаа тэр итгэлийн амьдралыг мань хараад эзэнд итгэдэггүй хүмүүс эзэн рүү эргэх болтугай. Эзэн өрөөх болтугай, эзэн хамт байх болтугай. Та удирдан өрөөж өгөөрэй. Тэг эзэн бид өнөөдөр бүгд найрамдах хятад улсын төв хятад бүс нутгийн төлөө залбирч байна эзэн. Тэгээд Хиннаан Хүбэ Хуннаан чин энэ газрын энэ 10 Хүбэ 25 сая итгэгчид улам илүү итгэлээр хүчрхэж чинь тэд газар нутгаа эзний сайн мэдээгээр хучих болтгоо. Тэд явсан газар болгоно бас өөр газар нутг руу тэд сайн мэдээ тараас улам илүү итгэлээр өссөн үржих болтгоо. Тэгээ ялангуяа тэр сайн мэдээнд Хиннаан мужаас гарч Библийн багш нар болж байгаа тэр эмгтээчүүд тэдний тэр үндэснийг өөрчлөх тэр өсөлтийн төлөө эзэн таныг магтаж байна. Эзэн та гайхамшигт ажиллаарай. Тэгээд эзэн тань талархаж байна. Бид Христийн нэрээр хятадыг өрөөж байна. Эзэн хятад хүмүүс итгэлийн хүмүүс явсан хятад итгэгч явсан газар бүхэндээ эзний хайрыг хуваалцгалдгаа сайн мэдээ түгээх болтугай. Есүсийн нэрээр бид Хиттийг өрөөлөө. Есүс Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Есүс Христийн нэрээр бид Хойд Солонгосыг бид Афганистаныг бид Монголоо өргөж байна. Дайн болж байгаа бүхий л газар нутгуудыг өргөж байна. Эзэн та хамт байгаарай.
Есүсийн нэрээр залбирлаа. Амин. За тунхаглах ишлэл. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурмаг хосон сэтгэлээ өргөөг худал тангараг тавиагүй нь буюу тэрээр эзнээс ерөөлийг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-5. Амин. Цээжлэх ишлэл. Бүхий л зүрхээрээ эзэнд итэг, өөрийнхөө ойлголтод бүү түшгэл, алхам бүрдээ түүнийг таньж мэд амьдралын замыг чинь тэр шулуун болгоно. Сургаалт үгс 3-5-6. Амин. Амин. За нөгөө энэ түүх хятадд энэ зүүн талын дээр ядаг эн чинь нөгөө ямар киноны хэлээ Жанжимийн чөлөө те нөгөө нэг юм гоё хаттай. Аватар киноны зураг авалт болсон тэр газрууд юм билээ. За маш гоё өгсөн, аялал жуулчлалаас нэлээд өгсөн ийм газрууд байна. Хятад бүр айгүй уртд өгч байгаа тийм. За эзэн юу их болтгоо өнөөдөр айгүй урт 45 минут ярьсан байна. Баярлалаа хөөрөөд. За эзэн юуэг өдөр бөгөөд өнгөлөг гэр бүгэ талархалтай байцсаг дэрэгч мань юу нэ. Би өнөөдөр маргааш бүхий л амьдралын дагалдуулал конференцэд Эдмунд Чан Анчана их төр нөхөр ярьдагтэй. Соно вау гоё юм. Гоё. Тийм гоё сургалтанд зугаад сурсан юм бичээрэй гэж. Тэгээ ер нь бидний өдрөө өөрчлөх хамгийн чухал юмнуудын нэг өнөөдрийн ялангуяа бид нар харж штэ тий хин Исаак амьдралаас талархаж сурах. Талархаж сурах тий өглөө эхлэхдээ л зүгээр яг үнэ шууд зүгээр ямар ч шалтгаангүй зүгээр л баярлаа. Өглөө бас л баярлаа Иесус гэж босоод ирээ тий. Тэгээд баярлаа Иесус гэж. Эцэг явах болтгой. Хүнд хэцүү асуудал тохиолдсон ч гэсэн баярлаа Иесус тий. Энэ зүйлээр дамжуул та бидэнд шин зүйлийг зааж байгаа баярлаа. Өө ялтан таяа сайн уу баярлаа. Тэг яг үнэ. Тэгээ манайхны өглөөний гоё нөгөө мэдчилгээний өмнөд ойнаа цэцэг таригч энэ төр манад аягүй гайхалтай өглөөний мэд энэ төр гээд мэдчилгээ нь өөр болоод орж ирээд байгаа шүү дээ. Тэ аягүй би тэрийг хараад аягүй баярлж байгаа ш. За баярлалаа. Тэгээ би үнэхээр та нартай бас баярлалаа. Та нар хамт байдагт аягүй баярлалаа. Тэгээд ер нь нөгөө яг хамтдаа хийдэг болсон цагаас эхлээд би илүү ихээр одоо нөгөө өөрөө ганцаараа хийснээс айгу өөр илүү чанартай, илүү хариуцлагатай тэг илүү бэлтгэлтэй ингэж хийдэг бас энэ нь намайг бас айгу өсгөж өгч байгаа юм тэг намайг өсгөж төлөвшүүлж өгч байгаа зүйл байгаа. Өчигдөр би нөгөө бас айгу талархсан юм нөхөр би 7 сарын 10-наас 8 сарын 10-нд Монгол явна шүү дээ. Тэгээ манайхан би 7 сарын 1-ээс эхлээд яг нөгөө ном нь гараг болохоор яг ямар үгээр гарахыг мэдэхгүй ч гэсэн одоо PPT-гээ би 5 сар 6 сар гэд хийчихэд 7 сар руу орсон байгаа. Тэгээ Монголд ч бас жоохон хэцүү байдаг шүү дээ интернет. Тэгэхээр би Монголд нөгөө одоо 7 сарын 10-нд явахдаа би 7 сарын одоо 10-наас 8 сарын 10-ны бүх PPT-гээ хийцэн байхаар өчигдөр яг хийсэн байхгүй юу? Өчигдөр хийж эхэлсэн. Тэгээд би тэн дээр бас эзэн даяа талархчихсан байхгүй тэр нөхөр хэрэг би ганцаар хийдэг бол тэгж хийхгүй шүү дээ. Тэгэхээр бурхан намайг бас айгүй хариуцлах, тууштай байдал олон зүйлд те бэлтгэж ингэ сургаж байгаа бас айгүй талархаж байгаа. Баярлалаа. Баярлалаа. Яг үнэ за тэгээ манайхан бас нэг хүсэлтэй би өчигдөр бас нөгөө юугаа жоохон нөгөө Rema World-ийнхаа юуг ингээ YouTube сувг дээр жоо ажилласан байхгүй. Тэгээ та нар YouTube сувг руу ер нь нөгөө нэг над руу хүсэлтэй YouTube руу Rema World гэдэг юу би өнөөдөр ахад тавьчихсан. Ороод ирэж тэгээ тэрийг нөгөө бас та нар ингээ би нөгөө юу хийх гэсэн байхгүй юу лээ. Юу гэдэг лээ эхний туршилтаар болохоор би хасаны юг оруулах гэдэг нөгөө лайв хийх гэсэн чинь лайв стрим хийх гэсэн чинь нөгөө үзэлт хандлт баг болохоор лайв стримийн юу орж ирдэггүй юм байна манайхан. Би заавал бичлэг хийж оруулах гэ. Би уг нь шууд лайваар оруулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар нэг боломжтой үедээ жоохон сонсоо ороод үзээ сонсоод нэг жоохон хандлт өсгөөд өгөөч хөө. Тэгэх юм бол би нөгөө ер нь YouTube руу шилжүүлэх гээд байгаа байхгүй. Одоо та нар анзаарсан бол нөгөө Facebook дээр бас одоо миний би чинь бар 7 дахь жилдээ энэ групп дээр явж штэ. Өнгөрсөн хугацаанд тэр бүх нөгөө одоо контентууд маань байх болцсон тий. Нэг сар бол авсдагчтай болчиход байгаа штэ. Тэгээд ерөнхийдөө энэ жилийн ямар ч байсан
26 оны хоол яг бүтэн орж ирж байгаа. 25 оныхаас баг зэрэг орж ирсэн. Тэгээ тэрнээс өмнөх юмуд бол бүгд байхгүй болсон байхгүй юу? Тэгээ тийм байгаа шүү за. Тэгэхээр та нар би дахиад YouTube Rema World Group-ийн YouTube-ийн линкийн юун дээр яг энийхээ дараа тавьчих. Та нар маань тэн дээр бас боломжоор тий ороод хамтлан өсгöd өгөөрэй за. Тэгвэл лайв стрим хийх гэдэг шүү. За. За эзэвэг өдөр бүгэ дөнгөлөг эрг бүгэ талархалтай бай юу талархалтай бай те эзэвэг өнөөдөр үнэхээр ганцхан өдөр байх болно. Амен. Баяр таа.